удааг ирж хүчтэй залуучууд цугларсан байна. Энэ 7 хоногийн weekly show их бэлэн болсон байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий эвэнтгчээр iTrip ажиллаж байна. Аялал бол амьдрал юм аа монголчуудаа. Аялцгаая. iTrip. За энэ 7 хоногт маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. За би тэгтээ тэр гэр бүлийн маргаан заргаан бол ярмааргүй байна. Энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн асуудал. Тэгтээ нөхөр нь сая 25 хоногийн баримтлаганд явуулсан юм шиг үлээ. Йоо, амар юм болсон. Бараг би чамайг зодсон, чи намайг зодоогүй, миний байр машиныг зарчлаа марчлаа гэдэг амар л юм болсон. Гэхдээ би тэрнийг ярмааргүй байна. За, улсын хурлаар 2-3 хууль хэлэлцлээ. За, энэ хуулийг хэлц хэсэх асуудлыг одоо тамхины тухай хууль, за дээрэс нь шатгууны нөөц бэлтгэх тухай хууль гэсэн хуулиудыг ярилцлаа. За, дээрэс нь сайд нарыг томилсон ийм 7 хоног байлаа. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нэгээр нь ихнээс нь үсцгээе. Энэ юуны тэмцэл юм? Юуны тэмцэл? Тэмцэл гэдэг нь тэмцээн байсан юм шиг тийм. It's not тэмцэл, it's тэмцээн байж байгаа. Энэ 7 хоногт Дархуул аймгийн засаг даргын ярьсан яриа маш олон хүмүүсийн анхаарлыг татсан юм а. Энэ эцэг эхийн спорт өдрлөг тэмцээн уулзал гэдэг зүйлээ болоороо. Би нэг бас 2 жилийн өмнө хийжсэн. Сая одоо мессер бас сонсогдоод байгаа юм а. Эцэг эхчүүд нь нийлээд спортын тэмцээн хийхээр хүүхдүүд нь онцлох гэдэг юм уу? Хүүхдүүд нь спортлог болох гэдэг юм уу? Би тэрийг ойлгох. Эцэг эхч хүүхдүүдийн нэрээр эцэг эхчүүд ингээд одоо цаг завыг өөр зүйл зурцуулаад байгаа ерөөсөө ойлгохгүй. Үүнтэй холбоотой маш сөрөг мэдээллүүд бас нийгэмд одоо ингээд асуудал тавьж болохгүй олон асуудал гомдлууд ирж байгаа. Тийм учраас энэ эцэгхийн дунд зохион байгуулалт элдв зүйлээ хүүхдийн төлөө бол одоо оролцсон. Эцэг их бие гэдэг одоо хүүхдтэйгээ зуг тэмцээнд оролцох шиг бол очоод хүүхдээ хөтлөөл тэр бөөхө тэмцээнд оролцох хэрэгтэй болж шин. А гэтэл хүүхдүүдээ хайчаад ээж авнаар нийлээд хас бусны содор нийлээд ингээд спортын тэмцээн үзүүлээд тэгээд оройн өрөөсөлд хэлцээгээд суугаад байна. Оройн өргөжлүүлээд танилцээгээ суугаад байна. Гэхдээ энэ одоо болдогийн аав цэцгийн ээж хоёр одоо нэг болчлоо. За ингээд энэс ч бол бөө хэрүүл энэ муу яасан дарангуулагч шулгаач бай. Бид нар ер нь тэмцээнэ зохион уу, архиа оноо, чамд ямар амаатай юм гэж ерөөсө эцэгчүүд бөө юм болсон. Гэхдээ яг мэдхгүй Дархуул аймагт бас энэ асуудал болдго юм шиг нөгөө тэмцээн зохиох нэрийдлэр бас ингээд танилцж манилцаад 9 шид болоод байдаг юм шиг байгаа. Тэгээд энэ чинь засаг даргын хэмжээнд эргэж байгаа чинь бас нэг асуудалтай болол яригдчихэж байгаа. Байлгүй дээ энэ чинь. Түүнээс одоо нэг ганц ангийн нэг аав ээж танилцсны төлөө бол ингэж ярихгүй юм хавтгай юм болоод байгаа учраас ингэж ярьсан баха. Тэгээд архиа бүгдээрээ тэмцээн дээр биш нэ. Тэрс маа хүүхд мөхтэйгээ тэмцээн дээр биш. Баар маарандаа танилцж одоо архи тарсан ууж юмар байна. За тэгтээ бас яг нөгөө үнцэн ч гэсэн бас зөвл бахал та. Тэгээд чамд юу ямар хамаатай биз дам нэг үнцэг явсаа. Тэгээд аль аль нь зөв байна. Хоёулангийн дэмжиж байна. Хоёулангийнхан зөв. Монголчуудаа та бүхэн энэ хөөрхөн динозаврыг харж байна уу? Энэ юу вэ гэхээр энэ бол iTrip. За энэ өвөл хасах 30-аас нэмэх 30 руу аялах боломжийг та бүхэндээ iTrip-ийн маань олгож байна. Маш олон аяллаа багцуудыг санал болгож байгаа юм байна. Сингапур, Малайзи хослсон аялал, Балигийн аялал, за тэгээд Вьетнамын аялал, за тэрний дотроо Дананг нөгөө Кокок. Дээрээс нь та бүхний сайн мэдих Пхукет, Паттайя, за тэгээд
Бангкокын аяллууд бас багтсан байгаа. Мэдээж сүүлийн үед хүмүүс маш тав тухтай аялахыг хүсдэг болсон. Тэгэхээр та бүхэнд маш боломжийн үнэлээр 5 онцтой вилла туристик боломжийг бас iTrip-ийн маань олгож байгаа юм байна. Тэгээд би энэ өвлийн онгоцны билетээ iTrip-ээр захиалсан байгаа. Та бүхэн ч гэсэн бас iTrip-ээр захиалаарай. Тэгээд аялал бол амьдрал юм байгаа шүү монголчуудаа. Баярлалаа. Нийслэлийн хийц багцаалал, зочид модуль, airport taxi, аяллийн дата сим, аяллийн даатгал бүгдийг нэг дороос. iTrip. Энэ 7 хоногт одоо ханиад хамуу биш гэсэн шүү дээ. Ханиа юу гэлээ? Тийм. Ханиуд өрөөд аялга орж ирж байна. Энэ 7 хоногт ханиад томооны дэгдэл маш өндөр болсон байна. За тэгээд ер нь бол бас инээдэн биш илүү ханиадэн тал руу болсон байна. Энэ өвөл коридорт нэг ч хүүхдийг байлгахгүй гэсэн том зорилго тавьсан. Зарим нөлөөдөр коридороор 4 хүүхдүүд хэвтүүлж байгаа. За ерөөсөө саяхан эрүүл мэндийн сайд маань энэ өвөл нэг ч хүүхдийг коридор твтүүлэхгүй гэдгсэн. Гэтэл яг өнөөдрийн байдлаар бол ерөөсөө баг бүх дүүргийн эмнэлгүүдэд коридортой орд илгэцэнгээ хүүхдүүд авч байна. За дээрэс нь ер нь дүүргийн эмнэлгүүд ямар байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд бас юм ярьсан байна. Би өөрөө цэцэрлэгийн багш гэдэг. Тэгэхэд анги бол өнөөдөр 7 хүүхэд ирж шүү дээ. Нөгөө анги нь болохоор 2, нөгөө ангид нас ганц 2. Тийм, дарих нэгдсэн эмнэлгээс. Тийм. Очоод амлалтаараар нь үзүүлсэн хүүхдэд үзүүлэх нь дэлгэсэн ор олоо. Тэгээд хэвтэх хэвчиг хийгээд явуулсан. Нааша Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр яалтаа дээр дахиж очиж үзүүлээд хэвтэх одоо орчиж ор гэж байгаа байхгүй юу? Эмнэлгээр үйлчлүүлж байгаа ялангуяа бага насны хүүхдийн тоо бол ерөөс үнэсний 2 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл манай Баянзүрх нэгдсэн эмнэлгээр өдөрт хоногт бол нэг 200 орчим хүүхд яралт тасламжаар иж үйлчлэг авдаг байсан бол одоо энэ тоо 420-оос даваад явцсан байж байна. За эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбоотой бид нар одоо бас ирсэн болгоныг хэвтүүлэх бол боломжгүй. Яг одоо ирэмблээд нэн шаардлагатай гэж үзсэн хүүхдүүдээ авч хэвтүүлж гин гэсэн үг. Тэгэхээр одоо хор зохицуулт хийгээд тийм өөрөлдөл хэдэн хүүхэд эмнэлгээс гарч ийн тэгээ хэдийг нэмж авах боломжтой байна гэдгээс хамаарат өдөр болгон өөр тоотой хүүхдүүд хэвтэж эмчилүүлж байна. За ингээд ер нь эмнэлгүүдийн ачаал бол маш хэтэрсэн байгаа. За миний мэдхийн төлөө би ч одоо манай том охин чи 9 настай. Сүүлийн бараг 10 жил бол ийм л байна. Тэрнээс өмнө ч гэсэн ийм л байсан байх гэж бодож байна. Яг гэвэл би өөрөө нэг амьдралаараа туулаад үтсэн учраас мэдээд байна. За тэгээ Чимбүрэн сайд юу гэж ярьсан талаар бүгд сонсон. Яг одоогийн нөхцөл байдалд хүүхдүүд коридорт бол хэвтэйг байгаа шүү. Энийг одоо эрүүл мэндийн сайд хүний хувьд хариуцлагатай хэлье. Харин ор хүлээгээд хяналтын хугацаанд 24 цаг хянаж явах хугацаанд бол хүүхдүүдийн биеийн байдлыг үнэлэх энэ үйл ажиллагаа бол хүлээ авах хэсэгт бол үргэлжлэж байгаа нь үнэн байгаа. Гэхдээ тэр нэг коридорт хэвтэйгүй зүгээр коридорт бол сууж байгаа. Яг ингээд нөгөө тусламж хийлгээл яахыг хэвтэх гэж болгож. Гэхдээ тэнцээ чи хүмүүс 2 3 хоноод ингээд тэр нэг орон дээр унтаад. Гэхдээ тэгээд хэрвээ коридорт хэвтэйгүй бол тэр ор яах гэж тэр коридорт байгаад байгаа юм бэ? Дарга. Маань Чимбүрэн сайдынхаар бол яг ингээд хүлээгээд эмчилгээгээ хүлээгээд хэвтэж байгаа нь бол яг хэвтэх бол биш, зүгээр тэр коридорт унтж байгаа. Нөгөөдөл нь бол хэвтэж байгаа гэдэг тийм логик яваад байгаа ш. За дээрэс нь яг нөгөө юу гэдгэлээ өвөл болохоор л хамгийн мацсаад гэлээ. Энийг чи бодлогоороо зохицуулаад эрүүл мэндийн яам одоо тий сайд болоод бодлогоороо зохицуулаад явж явах хэрэгтэй юм ингээд ямар шиг бид нартэй бодлого байхгүй сэхээний дасгч хүртэл наран дуудаа саран дөөсөө төвөгчөөр 100 энэ сэхэм хийгээ янзалж байгаа юм байхгүй яг энэ өвлийн хахир хүүтэй яг өвлийн аман дээр сая бол сэхээ шилжээд манай хүүхд бол яг ингээд амьсгалын зарчим халдвар бол энэ хоёрыг яг завсар явж байгаад авж байгаа. Дэрнээс нь өнөөдөр бид нар
тэрнээс авсан энээс авсан гэсэн бол одоо таамаг бол байхгүй эмнэлэг дотор байсан хүүхэд маань эмнэлэгээс томоотой л ингээл болж байна. Өнөөдөр ардын хүүхдээ өөх гэж байгаа юм уу? Бид нар чи их орондоо эмчлүүлэх л ёстой шүү дээ. Тэгвэл бүгд томоогооч үрдэл эмчилж чадахгүй нэгэд гадаад руу гардаг тодорхойлолтоо гаргал та бүгд хүмүүсийг те. Өндөө бол хөл толгойн эмнэлэг бол олдох юм алгаа. За ингээд манай эрүүл мэндийн систем бол ийм байна. Тэгээд энэ 7 хоногт бол маш олон хүүхдүүд хатгаа, ханиад, томоогоор өвдсөн ийм маш хүнд 7 хоног болоо. Тэгээд жишээл манай хүүхд чинь өнгөрсөн жил 3 удаа хатгаа туссан. За тэгээд энэ бол бас амар хүнд юм бэлээ. Тэгээд улсын эмнэлэгт бол бүр зүглэлтчгүй юм бэлээ. Тэгээд өстө нөгөө хамаг мөнгөө бариад нөгөө хувийн эмнэлгүүд нь ч олддгүй юм бэлээ бас. Хэрвээ уг нь эрүүл мэндийн даатгал нь хувийнх байсан бол намартаа ингээд бүх хүүхдүүдийн нөгөө даатгал чи өөрөө ингээд нөгөө вакцинд хамруулад ингээд бүх эрсдлээсээ хамгаалдаг юм бэлээ л. Дааж манай Монголд чинь тийм байхгүй. Бүх юм улсын даатгал байдаг учраас 100 задгаа 60 хагархаа эсэргээрээ эмнэлэгт очиод хэвдэх юм бол баг тэр эмнэлэг нь ашигтай ажилдаг маягтай нэг ийм байдалтай байгаа. Тэгээд энэ 7 хоног бол маш их олон хүүхдүүд ханиад хамуугаар өвдсөн эмнэлгүүд орон хүрэлцэг болсон ийм 7 хоног байлаа. За ингээд энэ талд нь ингээд хүүхдүүд ингээд өвдөөд ингээд ор моргуу ингээд маш хүнд байдалтай байгаа. За тэгээ уг нь шийдвэр гаргач чи уг нь энэ дээр ажиллаад өстой яана толгой молгоо ажиллуулаад энэ эмнэлэгтэл анхаарлаа хандуулах ёстой бидтэй. За гэтэл улсын хурлаар шал өөр асуудал өстой маш олон хүний анхаарлыг татчих байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ бидний өнөөдөр хэлцэх хуулийн төсөл зөвхөн номин чимгийн эсвэл ажлын хэсгийн гишүүдээс дэвшүүлж байгаа санаачлага биш юм аа. Энэ бол иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалах тангараг өргөсөн эмч нар сурагчдынхаа ирээдүйд санаа зовоод хичээлийн завсралгаанаараа сургуулийн ариун цэврийн өрөөнд манаа хийж байгаа багш нар электрон тамхи үнэртдэггүй болохоор хүүхдийнхээ төлөө санаа зовж халаасыг тэмтэж байгаа аав ээж нар болон асран хамгаалагчдын хүсэл зориг нийгмийн захиалгаас төрсөн хуулийн төсөл юм. Олон 10 мянган эцэг эх эмч багш нар энэ хуулийг батлагдахыг итгэл тайван хүлээж байна. Чөлөөт нийгэмд хуулиар хориглоогүй бизнес эрхэлж ашиг олох нь эдийн засгийн эрх чөлөөний үндэс гэдэгтээ хинч маргахгүй. Гэхдээ төгс бус зохицуулалт, өрсөлдөөнгүй зах зээлийн үр дүнд онцгой хортой бүтээгдэхүүнээс огцом олох ашигын төлөө ирээдүйн хойч үеийнхээ эрүүл мэнд амь насыг золиослж болохгүй. За ингээд тамхины хяналтын хууль гэдэг хууль энэ нэг ханиад хамууны дундуур өстой зүсэл ороод ирсэн. Тэгээд хамгийн гол нь ерөөсө хүүхдийн төлөө гэдэг ерөөсө ганц ярьж байгаа юм. Хүүхдүүдээ л одоо гэдгсэн чинь тэнцэн нүчнөө олон хүүхдүүд оргуу юугүй ингээ байж хахад ерөөс тамхил монголчуудын хувьд айгүй чухал байна гинэ. За ингээд тамхины хууль энэ 7 хоногт баг 2 өдөр шахуу хилцэгдсэн баха. Тэгэд энэ хуулийг одоо оруулах, энэ хуулийг хилцэх асуудлыг улсын хурлаар хэлэлцсэн. За энэ үеэр 78 гишүүн энэ хуулийг дэмжиж гарын үсэг зурсан юм байлээ. За тэр дэмжсэн хүмүүсийн нэг нь бас үг хэлжээ. Одоо яав ингээд татвар нэмэгдчихээр мэдээж электрон тамхины үн өсөж чинь. Тэнгүүд 5-6 сурагчид одоо нийлээд нэг электрон тамхиг авдаг байсан бол 10 сурагч нийлээл авч байгаа. Үгүй тамхины хорхоос илүү тэр хүүхдүүдэд боловсрал мэдээлэл олгох чинь илүү чухал юм шүү гэдэг санааг уянгаа гişүүлж байгаа. Тэгэл татврын нэмдэг, хордог, хаадаг, цагддаг. Жишээлбэл манай үед бол угаасаа тамхи татах боломжгүй байсан. Хүүхдүүд яадаг гэсэн манай анги хүүхдүүд 1-р ангиасаа татаж эхэлсэн. За юу татдаг байсан гэж зүгээр аккурк цуглуулж байгаа л татчихдаг байсан. Аккурк түүгээл тэгэл нөгөөтгөө ингэж түүж байгаа л цаасанд ороогоо татчихдаг. Манай ангийн ихэнх хүүхдүүд ер нь бол 1-р ангиасаа татсан шүү. Тэгэд яг хаагаад үнийн нэмээд энийг байхгүй болгоно гэж байхгүй хаа. Би бол яг үнэндээ тэгж бодож байна. За тэгэд өөр нэг гişүү юу гэж ярьсан гэсэн. Одоогоор нэг хайрцгийн энжуурдаар Монгол улсад 800 орчим төгрөгийн онцгой алуун татвар төлөгддөг юм байна. Энэ нь ойролцоогоор 5 орчим жилийн дотор үе шаттайгаар 10,000 төгрөг болж нэмэгдэх нэ. Нэг хайрцаг тамхи ойролцоогоор 4-5,000 төгрөгийн үнэтэй байсан энжуур ойрын эх жилээс эхлээд ажмаар нэмэгдээд 15-аас 20,000 төгрөг болох нэ. За энэ ингээд сонсоход бас сайхан байж магадгүй. Архи тамхины татвар нэмэгдээд энэний цаана хуура хууль гэдэг
хууль хэрэгжихгүй байх нөхцөл бусад төрлийн мансуурал руу иргэдийг түлхэх гадна дотноос хууль бус худалдааг өгшүүлэх нөхцөл байдлаас үүсэхгүй гэж бүлгийн гишүүдийн зүгээс санаа зовнсон энэ дээр тооцоо судалгааг одоо нэгсэн ийм мэдээлэл болсныг бас та бүхэнд дуулгая. За ер нь бол үгүй ингээд эн чинь ингээд хуурай хууль болчих юм шүү. Нөгөө нэг хууль бус худалдаач нэмэгдчих юм шүү гэдэг юм яригдсан. Ер нь бол дэлхийд даяараа тамхины никотины хэмжээ багасж байгаа. Та бүхэн санаж байгаа бол нөгөө Родоп, Стюардес гэх нэг амар тамхинууд татдаг байсан шүү дээ. Нөгөө ингээд ороож мороогол тэрний хажууд одоо татж байгаа тамхинууд бол маш зөөлөө ингээд бүр ингээд баг сороод нөгөө утаан бараг гарахгүй тамхинууд өдр байгаад байгаа шүү дээ. Үгүй нэрээ. Тэгээ одоо бол тамхины нөгөө хэмжээ жижигрээд байна. Ингээд бүхэл юм жижигрээд байна. Угаасаа дэлхийн нийтийн хандлага нь тийм болцсон. Тэнгүүд дахиад Монголд ингээд чангална гэдээ ингээд ороод ирж байгаа. Дээрээс нь хүмүүс ингэж яддаг штэ тамхины тухай хууль бол их сайн хууль болсон гэдэг. Миний хувьд бол үгүй sorry. Тэр хуулийн ганцхан заалт хэрэгжиж байгаа. Дотор татахгүй гэдгээс бусад бүх заалтууд нь ерөнхийдөө бол зөрчигдөж байгаа. Авилгалын үндэс болж байгаа. Тэрнтэй холбоотой яриаг бас нэг гişүү ярьсан. Ер нь энэ тамхи худалдаалах энэ 500 метрийн асуудал даалт хэлбэрт орсноос болоод өнөөдөр буцаагаад нөгөө 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэдэг тэр дүрм журм чи ерөөсөө хууль чинь хэрэгжихгүй болчиход байгаа. Даалт хэлбэрт орж байгаа учраас шууд л ерөөсөө ямар ч одоо хяналт тавихгүйгээр 21 насыг шалгахгүйгээр одоо шууд одоо тамхи худалдаад яваад ийм боломжтой болцсон. Тэгээ энийг нь манай цагдаагийнх нь амьдралд нийцээгүй хууль учраас цагдаагийнх маш бага торгуул тавьдаг, маш бага зөрчлийн хэрэг энэ ард түмэндээ бас нэг жоохон ээлтэй хандаад ийм одоо зүйл хийдэг. Хуулийн дэвтэрдэргүй 21-ээс доош борлуулахгүй гэдээ ингээд заацсан байж байгаа тэр 500 м байна уу 150 м байна уу ерөөсөө ялгаагүй байхгүй. За иймэрхүү юм болж байна. Ер нь бол Монголд ингээд сумын төв дээр бол тамхи зарах боломжгүй юм байлээ. Улаанбаатар хотод зөвхөн биш те бүр Баянзүрх рүү эсвэл хойшоогоо Зусан руу эсвэл бол одоо бүр ийшээ одоо Баян Хушуур гэдэг юм уу те ийм газар л зарах боломжтой. Нөгөө 500 м-ийн радиус ингээд татаад ингээд яг Улаанбаатар дээр зураад үзэхэд бол тамхи зарах ямар ч боломжгүй юм байлээ. А тэгээ одоо юу болж байна гэхээр ерөөс зүгээр л хуурай байл. Бүгдээрээ зарж байгаа тэгээд цагдаатай хэдэн төгрөг өгдөг, авилгал хээл ахуул цэцгэлдэг. За мэдээж нөгөө хууль бусаар зарж байгаа юм чи хүссэн үндэ зарна. Тэр насанд хүрсэн байна уу, хүрээгүй нь хинт чамаагүй. Ингээд зардаг болсон. Тэгээ би бол зүгээр ингэж бодож байгаа. Яг үнэхээр яг priority гэж юм манай Монгол улсад байгаа юм уу? Үгүй эн чинь тэнцээ ингээд маш олон хүүхдүүд эмнэлэгт хэвтээд байхад эн чинь тамхины үйлгээл хоорондоо зодтолдод байна. Энд ч одоо аль нь чухал биш юм бэ гэдэг ирэм дараа Монгол улсад байгаа юм. Тэгээ би бол нэг номин чимэг гишүүний буруу гэж бодохгүй байна. Өмнөх хуулийн ч гэсэн энэ хуулийн ч гэсэн энэ WHO гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ингээд лоббигоор л орж ирдэг. Тэгээд ингээд Монгол улсад ямар ч таараагүй нэг ийм хууль ингээд батлагдаад тэгээд тэр нь хуурай болоод авилгал хээл ахуулыг цэцгэлүүлэл ингээд үлддэг. Ийм л хууль болдог. Тэгээ би бол энэ хуулийг бас л ийм л хууль болох байх гэж бодож байна. А би нэг тамхи татдагдаа энийг шүүмжлээд байгаа юм шүү. Би бол ерөөс тамхи татдаггүй. Зүгээр энэ хуурай хууль хэрхэн бий болдго юм бэ гэдэг маш олон жил харсан учраас л энэ бол яг тэрний араас явж байна. Тэгээд юу чухал юм бэ? Тинчээ ингээд хүүхдүүд өвдөд байхад чинь тэгэл ямар ч тийм нэг юм чухал биш те ингээд аль хэдийн ингээд тэр татдаг хүмүүс нь татаж барьдаг болцсон энэ имийг л нэг хүүхдийн нэр барьсан ингээд нэг юм байдлаар ингээд оруулах гал те ингээд нэг юм улаан цам лобби гэдэг нь ингээд харагдаад нэг юм яваад байна. Тэгээд Японд сурсан хүмүүс ер нь ингээд хараад хахад бүгдээр нэг юм сони ингээд лоббинд автдаг иймэрхүү байдалтай болцоод байна. Тэгээд номин сенсей гэж ярьд юм билээ Японд сурсан хүмүүс. Тэгээд Японы нэг юм гой үг гэдэг юм билээ. Сармагчин хаач сурсан юу ч өмссөн сармагчийн хэвээрэл байдгаа гэдэг. Тэгэд арай тийм болоод байгаа юм биш үсттэй гэж л би зүгээр хүмүүсээс асуумаар байна те. Хаач сурсан юу ч өмссөн ямар ч албан тушаал хэрэгсэн нөгөө монгол хүн чинь монголоор байгаад байгаа юм шүү дээ. Намын чиглэлтэй буруу шиг хэлж байгаа. Тийм үү? Яагаад? Тэг яг би бол зүгээр хамгийн цаад нөгөө санхүүжүүлэгч нь WHO гэж үздэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яг үнэ. Өмнөх хуулийн ч гэсэн ингээд амьдралаас тасархай тамхины хуулийг WHO-ийн лоббицоор гол баталсан. Тэний тийш тэр хүний асуудал шүү дээ. Тий. Тэр хүүхдэн тамхи татаад байгаа бол тэр эцэг эхийн өөрийнх нь асуудал үсттэй. Яагаад одоо жишээ нөгөө нэг чаймыг нөгөө загнахтай яг адилхан бохгүй. Чи чихэр рекламлаг. Чи хүүхдтэй чихэр авч өгч байгаа бол чиний асуудал шүү дээ гэдэг. Хэрвээ чиний хүүхд веб татаад тамхи татаад байгаа бол чиний хүүхдийн асуудал болохоо чиний өөрийн чинь асуудал болохоос яагаад тэр тамхи зардаг хүмүүсийн буруу юм бэ? Би бол тэрийг ойлгох. Тэгээ өөрсдөө ингээд нөгөө хуурай ингээд тамхиг хууль бусаар зарах боломжийг олгочоод одоо тэгээд буцаад ингээд улам хуурай болох гээд ингээд дайраад байгаа юм би ойлгох. Аха. Одоо хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд уруудаа нийлээд вейп авч. Вейп авч байгаа. Хамгийн хөгшин царайтай. Таа вэ штэ. Зүгээр надад бас нэг айцтай юм байгаа шүү. Одоо дунд сургуулийн сурагчдын хар тамхины асуудал амар хүнд байгаа. Энэ нөгөө вебийн хоржингууд нөгөө хар тамхи руугаа орчихуудаа гэж би өстө үнэхээр айж. Би бол тэрнээс бол үнэхээр айж байгаа шүү. Шар цав өмнөд газ хийлгэсэн рекламаар эзэг агч нар нийлж байгаа тусaalж чадсан байна. Тийм шүү дээ яг үнэ. Бидний сүлж яг тийм заваа юм хэрэгж яхад манай дээдлийн анги ахнаар лоотын үед тийм байж байгаа. Зотхын зотоод манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Апо компани ажиллаж байна. Таг нь бүтнээрээ онгоодог нийслэл драфтыг гой тагийг онгоолгоод соо шинээр нь фрешэр нуугаараа манайхаа энэ шинэхэн догшоо. За энэ 7 хоногт дэлхийн одоо номер 1 одоо паркур гэдэг нэг урлаг гэдэг чинь ингээд байшин дээр үрсрээд гудамжээр өсрээд явдаг. За тэгээд дээрэс нь Physical Asia-гийн одоо Австралийн багийн гишүүн Монголд ирсэн гайхалтай үйл явдал боллоо. Good. Yeah. Cool. First impression is it's very cold but very beautiful. The way the sunlight reflects through the buildings is just amazing. Yes, there is a lot of potential. Really nice like walls and setups around the buildings that look like they would be fantastic for parkour. It's a little bit slippery, so I have to be careful, but hopefully I can do some jumps. Will you parkour? I always parkour. I actually found that they were one of the most respectful and fun teams to compete with. They were also so fierce and so smart. I think the Mongolian team was much smarter than the Australian team. From the show, I felt like my eyes were opened about a lot of different cultures, and I'm really taking the time now to explore those new cultures through the new friendships that I made. Оо ямар гоё юм бэ. Энэ хүн нэр домог юм байл шүү. Яг энэ дэлхийн паркур гэдэг урлагийн түүхэндх үнэхээр домог юм билээ. Тэгэд энэ алдартай хүн Монголд ирнэд бол үнэхээр гахалтай. Тэгээд сая хэлж байгаа өгнүүдийн санаж байна. Хамгийн смарт баг байсан, тэ хамгийн лаг баг байсан. Тэгээд тийм учраас баг Монголд ирж байгаа гэж ирж тэ. Энэ бол үнэхээр гоё. Тэгээд Улаанбаатар хот бол үнэхээр гоё. Тэр барилга нь яг тэ паркур хийгээд гол нь гоё. Хамгийн гол нь жоохон халтаргаатай байж магадгүй шүү. Болгоомжтой гараа гэж байна манайхаа. Тэгэд энэ бол энэ 7 хоногт болсон бас гайхалтай үйл явдлуудын нэг байсан юм байнамаа. Баярлалаа. Тий. Оо ямар гоё. Манайх ч хөөрхөө бас тэгээд яваад идэг те. Байдаг штэ. Манай Монгол паркур хийдэг залуучууд. Тэгээд юм уу яадаг штэ нөгөө Холливуудын кинонд тоглоод идэг манай паркурчин залуучууд. Тий нөгөө шанчид тоглодог штэ. Энэ 7 хоногт нэгэн залуу нийслэл хотоос одоо гэр оролт тавьж байгаа дулаалгын талаар бас видео хийж тавьжээ. Харин нэг юм
утаа бууруулах гэдэг нэг юм хийж байгаа юм. Нуулсаас найраачтэй. Нэг хийж байгаа хүмүүс энэ минь одоо хараад зүгээр ингээд сул ийм гачин. Энэ дулаалга бох биш шүү дээ. Миний одоо зүгээр тэгээд зүгээр суул бүгдээрээ суул. Энэ бай. Гэнэс нэг хүн байна гэж хараад нэг тэгшлээ. Энэ минь одоо юу? Тийм ээ, энийг Монгол халдвар гэж нэрлэдэг юм аа монголчуудаа. Сүрээ. Яасан бид дулаад байгаа наа. Чи ингээд арай аштайхан байж болдог тэгээд хатаа тааш юм аа. Татвар төлөгчдийн мөнгийг ийм лалдар юм байл та. Тэр энэ мэдхгүй би бол энийг дулаал бол үнэхээр идэхгүй нэгээд зүгээр ёстой нэг хүний юмд хурц өрсөн гамин шиг гэдэг. Тэгээд зүгээр л ингээд баг нэг хийсэн болол хайсан байна. За Нямбатар дарга өөрөө яг яаж хитгэе юу баг сарын өмнө байна да. Өөрөө яаж рекламж хийснэ бүгдээр харцсан. Нөгөө цагаан хөөсвөл ингээд шууд ингээд пүргээд явчихна. Энийг бид нар дотор талаас нь ингээд нөгөө зүсцэн хэсгээс ингээд яхаар өөрөө ингээд гал дэмжихгүй учраас ингээ өөрөө унтардаг ийм юм. Энэ бол маш хүчтэй юм даралтай югаар үлээлж байна. Харж байгаа. Яг гадна талын энэ нөгөө юутай хэсгээр ингэж өөрөө унтарч. Тэгээ бид нар өнөөдөр айлуудын нөгөө дулаалгын явцаа бид нар 11 сарын 15-наас шахах гээд явж байгаа. Тэгээ айлуудын одоо энэ дулаалга одоо жишээлбэл энэ танах XPS хавтан хийсэн байж тээ гал дэмждэггүй. Энэ хавтангаар ингээд дулаалаад цонхоо дулаалаад үүдний гонх таамраа дулаалаад шалаад дулаалаад хар таазаа дулаалцлаад болцлоо гингүүт 13 дугаар орооны засаг дарга болон томилогдсон комисс за эднийх дулаалгын стандарт хангацлаа гэж үзэхээр бид хэд нөгөө нэг газан халагуурын төхөөрөмжөө танад авчир суурлуулна. Үгүй ийм биш үү маань анханасаа бүр лалар шааж исэн юм шүү те. Тэр саяны Нямбатрын хойноогоо юун ч гэсэн би маниулд анзаараагүй байсан юм шүү дээ. Өөр ингээ юм орлоо ингээ аяраас ман дулаалнаа. Үгүй юу ингэж юм хийхгүй манайхаа нэрээ. Тэгээ эн чи одоо татвар төлөгчдийн мөнгнөөс өөр тавьж байгаад шүү. Тэ хэдэн 100 сая долларын бонд босгож байгаад тэг хэдэн 10 тэрбумаар ийм новшин юм хийж байгаа. Энэ айлууд юугээл айлууд ингээл нэг гэрийнхээ гадна талыг тийм үстэй ийм хачин ийм новшин лалрын юм тавиад байж байгааг хүсвүүд. За үсрэл нэг өвөл болно. Хүмүүсийн татварын мөнгөнд үнэхээр ямар муухай хандж байна. Энэ бол үнэхээр муухай. Тэгээд дээрэс нь дахиад энэ жил нийслэл хот дахиад амар олон хэдэн 600 байсан баха. 600 тэрбумын алдагдлалтай төсөв баталж ил. Энэ солиорлон дахиад энэ жил үргэлжлэнэ гэсэн үг. Энэ бол үнэхээр гутамшиг, энэ бол үнэхээр шившиг байхгүй. Тэгээ одоо энэ хүн одоо ингэ байгаад идэв би бол үнэхээр ойлгохгүй байна. Арайчтэй. Нэр ханд эндээ ичихгүй байгаа үстэй тий. Өөр за энэ даралтаар үлээгээд нөгөөт нь шатаад эхлэнгүүт нь гэсэн ингээ унтарч байгаа. Ямар лалрын юм бэ? За тэгээд асуултгүй хариулдаг гэсэн байж. Нямбатар хариулт. Гэхдээ нэр most hated одоо Улаанбаатар хотын дарга болж байгаа шүү байна. Тийм мэр most hated mayor болж байгаа шүү. Нэр тэгээд дахиад энэ 7 хоногт төсвөн хэдэн 100 тэрбумын алдагдлалтай амар өндөр баг Монгол улсын төсөв шиг тийм амар том төсөв баталж илээ. Тэгээд бидний мөнгөөр дахиад жаалах нь бидний мөнгөийг дахиад гарын салаагаар урсгах юм шиг байна гэж. Shit. Гэхдээ пиццаа гараад байгаа юм чи яах вэ? Лалрын ямыг хүмүүст үзүүлэхгүй бол болохгүй үстэй энэ ч одоо. Манайха ханаа томооны улирал эхэлсэн байна. Тэгэхээр та бүхэндээ Johnson & Johnson-ы Tylenol-ыг та бүхэндээ
танилцуулахад бэлэн болсон байна. Энэ бол статистикаар дэлхийн эмчнэрийн хамгийн олон удаа санал болгодог юм байна. Энэ юунд зориулагддаг вэ гэхээр халуун бууруулах, өвчин намдаахад хамгийн сайн үр дүнтэй, эффекттэй юм байна. Талинол нь аспирин болон ибупрофен агуулаагүй тул та бүхний ходоодыг цочроохгүй. За дээрэс нь жирэмсэн үед хэрэглэх боломжтой шүд өвдөх, за сарын тэмдгийн өвдөлт, за тэгээ сүүлийн үед чинь янз бүрийн ханаад томоо байгаа. Энэний өвчнийг намдаах юм үйлчлэгээтэй шүү. Мэдээж бусад эмийн адил заавал эмчийн зөвлөгөөгөөр энэхүү эмийг хэрэглээрэй. Johnson & Johnson Tylenol. Монгол ардын нам маань нам дотроо асуудлаа шийдсэн юм шиг харагдаж байгаа. За тэгээд энэ 7 хоногоос нөгөө засгийн газар мазрууд нь ингээд дахиад томилгоо хийж явах шиг байна. Тэгээд энэ 7 хоногт учрал дарагч одоо эдийн засгийн хөгжлийн яамны дарга сайд байжгаад улсын хурлын дарга болцоо одоо орных нь үнийг энэ 7 хоногт томилжээ. Засгийн газар энэ 7 хоногт 2 шинэ томилгоо хийхэр болжээ. Тодорхойлбол шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд учрал Монгол Ардын намын дарга улмаар улсын хурлын даргаар сонгогдсон. Тиймээс түүнийг засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн. Харин түүний орондоо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж Энх баярыг томилохоор болжээ. За хөдөө аж ахуйн сайд Энх баяр өөр албанд томилогдож байгаа учраас түүний орыг улсын хурлын гишүүн Бадамсүрэн залгах юм байна. За энэ саналаа өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар улсын хурал дахь олонхын бүлэгт танилцуулжээ. За ингээд сайд нар ингээд нэг нэгээр ингээд дээшээ яваад Ж Энх баяр юуны сайдлоод эдийн засгийн хөгжлийн яамны сайдлоод за ингээд сайд хийж байгаагүй ингээд юу ах нэ. За ингээд улсын хурлаар орсон. Улсын хурал дээр хүмүүс асуулт асуусан. Тэгэд анх болохоор дарханлуу нүүлэгтэй бол ерөөсөө л дарханд л байж энэ салбар маань хөгжих юм а тэр л хамгийн зөв бодлого юм а гэд маш олон гишүүд асууж яхад бол өөрөө ихтгэл төгс хариулж ирсэн. Тэгтэл одоо шинэ сайд нь бол энийг Улаанбаатар руу буцаад нүүлгэнэ гэж байгаа. Тэгэд ингэж юм тоглоомтойгоор бас засаг өрж болж байгаа юм уу гэдгийг нэгт асуумаар байгаа. Тэгээд өмнөх олон гишүүд ч бас энийг асууж байна. Дархан руу нүүлгсэн цэнгүүнд гэхдээ ямар авир зөв асуултууд юм бэ тий. Тэгээд дархан руу явлаа л гэлээ. Тэгээ явцсныхан дараа буцаад авчирна гэдэг юм чи одоо болж байгаа юм уу гэж асуусан. За тэгсэн чинь хариулт нь бол Зандан Шатар дарга хариулсан энд. Тэгээ юу гэж хариулсан бэ гэсэн чинь үгүй энэ чинь улсын хурлын тогтоолтой байгаамаа та нар одоо хүсвэл бид нар буцъя хүсэхгүй болоод бид нар тэнцэнэ улсын хурлал мэдэнтэй гэдэг юм хариулсан. За ер нь Ж Энх баяр дарга ер нь ямар бодлого барих талаараа ярьсан байна. Жижиг дунд үйлдвэрлэл нийт одоо Монгол улсад байгаа аж ахуй нэгжүүдийн дийлэнх жижиг дунд үйлдвэрлэгчд байгаа. Ер нь эдийн засгийн суурийг сайжруулад хөрөнгө оруулалтын таалт орчныг бүрдүүлэх онцгой чухал. Хөрөнгө оруулалтын гадаадын хөрөнгө оруулалтын төвшөлтөй агчдахгүй буугаад байгаа ийм байдал байна. Бид бизнес үйлчлэгээс хаадгүй явуулах өмчийн халтшгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Өмч эмзэг байгаа. Ховийн өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих энэ бодлогыг бид явуулж ээж нөгөө талаар төрийн байгууллагуудын энэ хариуцлага хяналтын тогтолцоог сайжруулах. Эдийн засгийн төрийн оролцоог эрс хязгаарлах. Чөлөө зах зээлийн зарчим шилжүүлэх заашгүй шаардлага байна. Одоо 30 жил явсан, үдсэн, харсан, дурчсан. Тэгэхээр бид бол эдийн засгийн либерал бодлогыг явуулах ёстой гэж үздэг ийм бие байр суурьтай ийм хүн байна. Оо. Really? Гэхдээ гол нь хамгийн гол нь манайха энийгээ зүгээр ажил хэрэг болгоосоо тий. Хамгийн гол нь одоо ерөөсөө энийг ийм болчиход байна. Бүгд айгүй сайхан ингээл эдийн засгийг чөлөөлнө, хөрөнгө оруулагчтай ч оруулна гэж байна тий. Гол нь энийгээ ажил хэрэг болгоосоо одоо ерөөсөө хүмүүсийн хүсэж байгаа юм тэрлээ. Би өнгөрсөн 7 хоногт ярьсан шүү дээ. Сонгуульд аарчлаа гэж хэлхийн хоорондоо зодтолтглоор ээж хоёр тал нь хоёулаад эдийн засгийг чөлөөлнө, татварыг буулгана. Өстой нэрэ жижиг дунд үйлдвэрлэлээ өстой ингээд нүдний зэсгүй шиг хамгаалах гэх хамгийн гол нь энийгээ хийгээсэ тий. Тэгээ үнэхээр энийгээ хийж чадвал үнэхээр зүгээр долоо нэрэ. Зүгээр ингээд хоёр төмсгийн шахах. Нэрэ. Гэхдээ энийгээ хийгээл өгөөч тий. Одоо нэр хүмүүс нийгэмнээс залхаж чинь энэ ярьдгаас бол үнэхээр залхаж чинь. Одоо бүгд л одоо чөлөө зах зээл энэ тэгээд энийгээ хийгээсээ үнэхээр яг энэ ярьж байгаа шиг явах юм бол үнэхээр дэмжмээр байна. Монголчуудад одоо цорын ганц дутагдж байгаа энэ эдийн засагт те цорын ганц дутагдж байгаа тэр зүйл юу вэ гэвэл эдийн засгаа чөлөөлөх
Тэ үнэхээр яг ярьж байгаа шиг либералчлал явуулах энэ өмчийн эрхийг хамгаалах гэдэг бол амар чухал юм байгаа шүү. Дурын бяцтаа ирээд энэ хүний өмчийг дээрэмддэг болчиход байна. Энийг л болиулчих юм бол энэ улс орон хөгжих гээд байна. Энийг хийгээрэй please гуйж. За ингээд ямар ч байсан шинэ 2 сайд томилогдсон байна шүү. Нэг сайд нь өөр сайд болоод дахиад нэг сайд шилжиж идэг тийм байна. Тэгээд үнэхээр наад ярьж байгаа төрийн оролцоогоо эрс бууруулад өмчийн эрхийг хамгаалаад чөлөө зах зээлийг дэмжих юм бол зүгээр ингээд үнэхээр 7 заяа. Цог 7. 2 гон 7 байна. Энэ 7 хоногт бас нэгэн хууль орсон. За хууль ч юм уу мэдгүй энэ яг улсын хурлаар хилцэх ёстой асуудал мөн ч юм уу биш ч юм уу. Нөгөө бензиний танкнууд нэмнэ гинэ. Ерөөсөө дуусчих үедээ гэсэн юм айцтай ийм л нөхцөл байдалд хүрчээд байгаа гол шалтгаан бол савгүй. Дээрээс нь их хэмжээр захиалдаггүй. Ийм л одоо нөхцөл байдалд түргээ айцсан юм байна. Одоо шийдцгээ хэдүүлээ өөр арга алга. Урт хугацааны шийдэл хийчих гээл оролдоод байна. За сайд нэг гэж хэлсэн. За тэгэнгүүт жаргалан гişүү юу гэж ярьснаас. За өмнөх засгийн газрын үед болохоор би ямар шүүмжлэл ихээр тавьдаг байсан бэ гэхлээр яаралтай гормоор янз бүрийн хууль тогтоомжийн төсөл оруулж ирээд гишүүдийг бас хангалттай мэдээллээр хангахгүй байдлаар ийм хуулийн төслүүд батлаад байна гэдэг шүүмжийг маш ихээр хэлдэг байсан. За шинэ засгийн газрын хувьд бол муу ялгаа байхгүй энэ арга барил руу шилжиж байгаад бол бас дурамжхан байна. Яагаад вэ гэхлээр бид нар энэ яаралтай гормоор бити оруулж ирээд байгаа чи гэдэг чинь нэг талаас гишүүд болохоор бас нэг мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Бэлтгэл хангах хэрэгтэй. За дээрэс нь олон нийт мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энд чинь нийтийн хилцүүлэг явж иж энэ хуулиуд чинь батлагдах хэрэгтэй. За тэгээд энэ орж ирж байгаа хууль ч гэсэндээ ерөнхийдөө бол ийм хууль бол шаардлагагүй асуудлаар бүхэлдээ хуулийн төсөл боловсруулад оруулаад ирж гин гэж харж байна. Үнэ зүгээр засгийн газрын тогтоолол хийж ажиж штэ. Нэг ингээл нэг улсын хурл ингээл нэг ийм танк нэмж барих ингээл нэг ийм аж ахуй асуудал руу ингээд бүх юм ингээд хууль болгоод улсын хурлаас гаргаад авах ямар ч шаардлага байхгүй шүү дээ яг үнэ. За тэгээд энэ нь одоо яг энэ нэмж барьж байгаа энэ бензиний агуулгын төрийнх байх юм уу хувийнх байх юм уу гэдгийг бас асуусаа. Онцгой байдлын ерөнхий газрын дээх нь үед бас бензин нэрээс ууршаад байдаг. Улсын нөгөө нормативаас ингээд хитрхи ууршаад алга болчиход. Тэгээд нөгөөдгөө дүүргдэг нэг тийм ажилтаа. Төрд байхтар нэг ийм юм болд юм л да. Тэгэхээр одоо энэ нөөцийн сав яг ямар одоо статусаар явах юм бэ? Менежментийн гэрээгээр явах юм уу? Хувь хүн оролцоод энэ дээр явах юм бол илүү тэр одоо янз янзын асуудал нь гайгуулах бах. Төрийн юмгээл нэг ууршуулаад байвал одоо яах вэ гэдэг. Ийм л асуудал гарч ирэх юм. Тэгэхээр энэ дээр хэр зэрэг шаардлага хангаж ажиллах юм. Яг төрд байхлаар илүү хурдтай ууршаа шаагаад байна. Манай савных эднийхээс 3 дахин илүү хурдтай ууршаад байгаа яах вэ? Нэмээд. За тэгээд хариулт нь яасан бэ гэхээр хувийн компаниуд дээр тулгуурлаж хийнэ. Зүгээр хөнгөлөлтөө зээлийн шийдэх замаар хийнэ гэсэн. За улсын хурлд яг энэ бензин тостой ноцолддог нэг цорын ганц хүн байгаа. M-Oil компани захирал улсын хурлд байгаа. Тэргүй юу гэж ярьсныг сонс. Тэгээ ер нь бол Оросын албаны улсаас ч тэр бүгд найрамд хятад ард улс Солонгосоос өндөр чанарын шатхуй орж ирдэг. Энэ үед бол бид нар бол энэ шатхууныхаа үнийг либералчлах хэрэгтэй байдаг. Инхийн бол одоо энэ шатхууны хангалт нийлүүлэлтийн асуудлууд бол нэлээд шийдэгдэнэ гэж ингэж хэлж байгаа. Энэ штэ манайхаа. Өөр юу ч биш байхгүй да. Зүгээр тэр үнийн чөлөөлж юм бол наад компаниуд чи өөрсдөө тэр танк манка барьж штэ. Одоо сүүлийн 30 гаруй жил үнийг бариад ингээд ашиг олдогчгүй яадагчгүй нэг юм үлгэн салгын ууснаас болж байгаа штэ. Ашгаа хийгээд ах юм бол тэр заавал хөнгөлтөө зээлмэл өгөхгүйгээр тэр бензинийхаа танкийг барьж штэ. За тэгээд энэ 7 хоногт яригдсан 3 чухал асуудлын нэг нь илүү илүү их бензин хоримтлуулах савтай болё гэдэг мэдгүй энэ хуулийн төсөл юм уу юу юм бүү мэд ямар ч улсын хурлаар хэлцүүлээд байна. Энэ байсан байгаамаа. Бензиний үнэ чөлөөлж ачаа. Банк орлоготой бол бэлэгтэй хөтөлбөр
эхэлсэн байна манайха. За яг над шиг жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүстэй, кафетэй, жижигхэн бартай, за лангуун дээр суудаг хүмүүс босоо ашиглаад гүйлгээ хийх тоолондоо 1000 төгрөг тутамд 1 оноо цуглуулад бэлэг авах боломжтой болж байгаа мэнэ. За ямар бэлэг байгаа вэ гэхээр Samsung S25, цоошин өвлийн дугуй, за интернет үзүүлэх эрхийн бичиг гээд маш олон эрхүүд байгаа мэнэ. Хамгийн гол нь М банкныхаа босыг ашиглаад энэхүү гүйлгээнүүдээ хийгээд оноогоо цуглуулад бэлэг авах юм биш үү? За миний төрсөн өдөр 12 сарын 3-нд болдог. Тэгэхээр яг миний төрсөн өдрөөр дараагийн бэлгүүд нь задрах юм байна 12 сарын 3-нд. Тэгэхээр М банк орлоготой бол бэлэгтэй хөтөлбөрт та бүхнийг оролцоосоо гэж хүсэж байна. Тэр тусмаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг урьж байна манайхан. Баярлалаа. М банк орлоготой бол бэлэгтэй. Хувийн бизнес эрхлэх амаргүйч, зорилгодоо үнэнчээр хүнсний мухлаг, барааны дэлгүүр, кофе шоп, зоогийн газар ажиллаулдаг уу? Өсчин гоо сайхан эсвэл автомашины угаалга, засвар үйлчилгээ үзүүлдэг уу? Тийм бол М банк бизнесийн орлогыг урамшуулъя. Орлогоо М посоор хүлээн авах бүр тогтмол оноо. М посоо кассing системтэйгээ холбож нэмэлт оноо цуглуулад сар бүр задрах бэлгүүдээс уралдаад аваарай. Урамшуулал 2026 оны 2 дугаар сарын 5-ыг дуустал үргэлжлэх тул яг одоо М посоо бизнес аппаасаа захиалаарай. Орлоготой бол бэлэгтэй. М бизнес. Энэ 7 хоногт Хонконгод маш том төмөр болсон. Бүхэл бүтэн баг нэг хороол шатах шиг боллоо. За Монгол улсад бас амар том төмөр болсон. Галт төмрийг унтрах ажиллагаа явуулж байна. Хойтлын газар цагдаагийн газрын албаагчид бол бүрэн бүрэлдэхүүнээр машин техник хэрэгсэлтэйгээр ирж галт унтрах ажиллагааг эхлүүлсэн байсан. За энэ юун төмөр вэ гэхээр улаан гом худалдааны төв шатсан байна. Ингээд хүмүүсийн нүдэн дээр лайвн дээр ингээд эхнээсээ шатаад тэгээд одоо хамгийн сүүлийнх нь хэсэг гарлаа штэ ингээд бүх юм шатаад дууссан. За энэ яасан бэ гэхээр энэ орон нутгийн өмчит газар байсан. Төрийн та саяхан санаж байгаа бол ерөөсө хэдхэн сарын өмнө мөрөн худалдааны төв шатсан. Араас нь ингээ шатчихж байгаа. Тэгээ энийг дахиад ингэж байгаа. Мөрөн худалдааны төв шатахад нөгөө алдагдлын татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Төсвийн мөнгөөр төлсөн. Энийг ч гэсэн төлөх ёстой гэж яаж байгаа. Юу гэж байгаа юм энэ чинь орон нутг нь өөрсдөө ингээ хариуцлагагүй, даатгал байхгүй, галын бүх дөрмөө зөрчсөн ямар ч стандарт байхгүй, өөрсдөө ингээ нөгөө бүх стандартыг зөрчиж хийж байгаа шүү дээ. Манайхыг бол өстой амар шалган заяа. Төр өөрөө хийж байгаа бол хин ч алахгүй. Тэгээ очиод энэ байшингаа шатааж хайчаад тэгээд буцаад дахиад татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ гэж яаж байгаа. Ч одоо юу гэсэн үг юм бэ? За тэгээд энэ 7 хоногт яг энэ төрийн өмчтэй холбоотойгоор бас ярилцлагууд болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргадаг 80 төрийн өмчит компаниудын санхүүгийн эдийн засгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсэн байна. Эдгээрийн хувьд нийт орлогын 67.6%-ийг геолог уул уурхайн салбар, 17.7%-ийг эрчим хүчний салбар, 14.6%-ийг зам тээврийн салбар, 3.6%-ийг банк санхүүгийн салбар, тэг 10.4%-ийг мэдээлэл харилцаа холбооны салбар, тэг 19%-ийг бусад салбарын дүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудын орлого уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай гэсэн үг юм. Бараг 60 их найдын хөрөнгөтэй орлого нь гэхэд улсын төсөвч нь өөрөө нэг 30 орчим их найд байгаа шүү дээ. Эднээс орж иж байгаа мөнгө чинь өөрөө бараг 30 их найд байгаа. Тэгээ хааш орчод байгаа юм ийм л асуудал үүсээд байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчийн компаниудыг бол өөрчлөн зохион ерөнхий үг нь бол өөрчлөн зохион байгуулна гэдэг байгаа. 60 их найд төрийн үнэлгээтэй төрийн компаниуд ашиггүй ажиллаж байна. Сая ярьж штэ ихэнхээ уул уурхайн компаниудаас авд юм. Хоёрхан компани байгаа. Нэг нь 5 толгой, нөгөөх нь Эрдэнэт. Тэгэл болоо. Бусд нь ихэнх нь ашиггүй ажиллаж байгаа. Тэгээ одоо ийм компаниуд байх шаардлагатай мó. Тэгэл тэр увсаж чадчих байгаа байсан чи одоо орон нутгийн өмчт одоо ер нь бол төрийн компани гэсэн үг шүү дээ. За тэгээд ер нь бол болио энийхээ менежментийг өөрчлөё гээд за ерөнхий сайд бас зарим нэг компаниудын захирлыг хална гэсэн шүү. 4-р сахилгын станц дээр одоо хэд хэдэн инженер нэрүүг хэрэглэн үүсгэж шалгаж байгаа. Авилгал авсан тогтоогдсон. Одоо энэ захирал нь өөрөө бас энэ асуулт орсон. Худалдаа авах ажиллагаанууд нь үр ашиггүй хэд өндөрөөр юм шахдаг. Энэ өөрөө эрчим хүчний салбарыг юм үр ашиггүй болгоод. Тэгээд чинь нүгэ ард түмэнд дөрүүлэх гээд технологийн бааны үн нэмнэ гэдэг. Тэгэхээр энэ
хулгайгаа багасгах хэрэгтэй. Ийм учраас энэ 4-р цахилгаан станцын захирлыг хуулийн байгууллага шинжүүл. Хулгайлаа өөрөө чинь дийлэнх хөв нугаа юм бол төрийн өмчийн компаниуд шүү. Тэнд бүх төрлийн хулгайлаа өөр байна. За ингээд захирлуудын халах, захирлуудын солих тухай асуулт яригдсан. За Мятын захирлыг солино гэж чинь 4-р цахилгаан станцын захирлуудыг солино. За өөр юу ч үлээ хэд хэдэн компаниуд захирал солигдоод юу ч өөрчлөгдөхгүй манайхаа. Зүгээр хулгайчаа сольж байгаа те ямар ч шалгаа авахгүй. Энэ төрийн өмчийн компаниг эзэнтэй болгохоос нааш наад хулгайчин зогсохгүй штэ зандан шатар дарга. Эзэнтэй болж иж наадах чинь ингээд ашигтай ажиллана. Өөрөөр ямар ч боломж байхгүй. Хүний солиод нэмэргүй. Өмнө нь оюун эрдний хүн байж байгаа зандан шатрын хүн болох юм бол хоёулаа л хулгай байна. Наатаха одоо болол то наатаха хувьчлал та. Тэгэхгүй бол ингээд нэг хүний сольдог өөрийнхөө хүнийг авиж тавиад өмнө байсан хүний юмыг авиж тавьдаг нэг паразитыг нөгөө паразитаар солиод яах юм ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ надад чинь. За нэг ийм юм энэ 7 хоногт боллоо. Тэгээд төрийн өмчийн компаниудын захирлыг солино гинэ. Надад бол тэгж харагдаж байгаа шүү. Юм нь бол өөрчлөлтгүй зүгээр оюун эрдний хүмүүсийг өөрийнхөө хүмүүсээр сольж ял гэж харагдаж байгаа шүү. Яг үнэ. Хүүшээ мөнхөрд нах. За манай шоун дээр алдарт лайв чи мөнх эрдний ирсэн байх шүү. Бүгд алдарчсан. Энэ 7 хоногт улс тунхаgsны үлээ үндсэн хуулиа батсны үлээ 11 сарын 26-ны баяр болсон. За энэ үеэр Ховд аймгийн төв дээр амар том жигсаал болжаа. Монгол бархлын үе өдөр хийж байсан. Тэрийг уламжлал болгоод энэ жил бол улс тунхаgsны баяраар ингээд хийж байна. За ерөнхийдөө бол жигсаалын маань гол зорилго бол тийм ээ. Үнэхээр бид нар их орныхоо төлөө хийж байгаа. Халзан бүрхтээ хайхнаа аварч үлдээе. Хооч үлдээ, өвлүүлэн үлдээе гэсэн зорилготой явж байгаа. Бид бүхэн сонсголт очсон. Сонсгол Монголын төр сонсгол тийм ээ. Очоод улсын хурлын гишүүд мөнгөний өмнө юун дээр гацдгийг, юун дээр одоо сүгддгийг харсан. Энэ цаг үед бол бид нар хизээч нь уулаа ухуулахгүй. Тэр цаг үе нь хизээ юм бэ гэхээр 100 жил, 1000 жилийн дараач байж магадгүй гэж бодож байгаа маа. Амар интервалтай шааж энэ 100 эсвэл 1000 шин. 130 ч юм уу байж болтгүй тий. 101 бол 1000 шин. Одоо Чингис хаан маань мэдлээд одоо 1000 жилч болоогүй шүү дээ. Ерөөсө 100 эсвэл 1000 жил гэж. За тэгээ яг энэтэй холбоотойгоор Цэнгүүн гишүүн маань нэг нэвтрүүлэгт ороод ярьслаа гэсэн мэт тэрийг сонсъё. Манай аймаг одоо уулуурхаагүй аймаг гэж зарлцсан аймаг байсан. Бид нар одоо уулуурхаагүй гэрэл байна гэд. Тэрнгүй тэгээд танад одоо тавигдчихж байгаа тэр хавчдын чинь цалин хаанаас сурж ирж байгаа. Тэр та нарын бариулмаар байгаа сургууль цэцэрлэгийн чинь төсөв нь хаанаас сурж ирж байгаа. Манай улс ер нь хаанаас мөнгө болтیں۔ Тэр бүх мөнгө чинь өмнө гоо Эрдэнэ гэсэн хэдхэн л газар байгаа шүү дээ. Оронд те нэг хэдхэн л аймагаас орж ирж байгаа шүү дээ. Тэгээд хайш чинь яах юм? Эсвэл та нар тэгвэл улсын төсөөс ямар нэг хөрөнгө оруулалт авахгүй байх юм. Хэрэв уулуурхаа мөнгө хэрэггүй гэж үзэж байгаа юм бол тэгэд энийг шууд хийх хэрэгтэй юм л. За мэдээж мал аж ахуйн салбар хөгжих ёстой. Гэхдээ тэрний жин нийт нөгөө нэг даацаараа бага байгаа юм. Ашиг айгүй бага байна тэндээс. Тэгэхээр тэрийгээ сайжруулахын тулд дахиад хоног төхөөрөмж юмаа сайжруулах ёстой. Тэрэнд дахиад мөнгө хэрэгтэй. Нөгөө л уулуурхаа орж ирнэ. Бодит байдал одоо хүлээн зөвшөөрөө. Яг үнэтэй. Ховд аймаг улсын төсвөөс татаас авч амьдардаг аймаг шүү дээ. Гэхдээ үнэхээр тэр юм ухуулмааргүй бол өөрсдөө сайн ажиллаад өөрсдөө хичээлдэг. Нөгөө нэг өмнө говьол паразитлж амьдардаг аймаг. Тэгсэн мөртлөө нэг л их том туг мөг далбаа барьсан Монгол хувц өмссөн нөхдүүд л ерөөсөө бид нарын халдсан бүрэгдээ. Тийм юм бол өөрсдөө тэр өөрсдөө хижээч гэлтэй. Усаас битгий татаас авалтаа овдихоо. Тийм л лаг юм бол тэгээ энэ яг ярьж байгаа нөхөр бол өөрөө ажил хийж үзээгүй нөхөр байгаа. Нэр шүү. Тэг өөрөө тэр аймагт хижээч хэмжээний тийм хүн болчихлоо доо. Тэгэд одоо яг ингээд Монголд байгаа зовлон бол ерөөсөө л юм байна. Яг нэг хүн ажил хийх гээл, яг нэг хүн бизнес хийх гээл ингээхлээр ингээд урд нь тэг саад хийгээл, шантаач хийгээл мөнгө нөхөөс уучдаг ийм л юм байгаа хөөхгүй тий. Тэгэд бүр маш үнэн зүйлийг хэлээ. Тэгэд Ховд аймгийнхаа зүгээр бусад аймагуудад өгдөггүй мө гэхлээр ядаж өөрийгөө тижээдэг аймаг болооч. Битээ паразит аймаг байгаа чи. Бас нэг юм байгаа. Энэ аймаг өөрсдөө сайн ажиллах юм бол тэр аймагт нас мөнгө нь үлддэг байгаа чи тий. Энэ бол бас бодлого шүү.
Тэгээгүйгээс болоод нөгөө хүмүүс чинь ингээд хамаг юм өгчлөөр одоо чинь өмнө говийн жишээлбэл бүх мөнгөө ингээд бусад паразит аймагуд руу явуулчихлаар тэр хүмүүс ч гэсэн нэг онцгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ чи их ажиллах юм бол их мөнгө танай аймагт үлддэг гэдэг зарчмыг тэр аймагуд дээр бас хэрэгжүүлээч. Тэгэх юм бол одоо нөгөө хүмүүс чинь арай өөр болно шүү дээ. Тэрийг бас бодлого болгож явуулах хэрэгтэй. За дээрэс нь энэ 7 хоногт маш олон хүний анхаарлыг татсан нэг юм болсон. Энэ юу гэхээр оюу толгой компани CEO анх удаа монгол хүн болжээ. Компани бол манай улсын хамгийн том зэс алтны компани бөгөөд Монгол улсын засгийн газар болон Rio Tinto компани хоорондын стратегийн түншлэл юм. Тус компани төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компани гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын мөнх сүхийг томиллоо. За мөнх сүх нь 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажиллаа эхлүүлэх юм. За тэрээр уул уурхай иргэний нийсэх хөрөнгө оруулалтын болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан олон улсад танигдсан туршлагатай мэрэгжилт юм. За ингээд анх удаага шүү манайхаа. Би одоо Cameron McRae гэдэг захирлын одоо доор нь ч юм бэ. Тэр захирлын үед одоо ойлгоод ажилладаг байлаа. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө. Тэгээ ер нь Монгол захиралтай болно гэдэг бол миний хувьд бол юм мөрөөдлийн юм байсан. Тэгээд анх удаага энэ хүн болохоор Аз номхон 7-ыг хариуцсан. Аз номхон 7 бүсийн хөгжил үлээ Rio Tinto-гийн тэр имийг хариуцсан тийм захирал байсан юм байлээ. Тэгээд тэнцэнээс ингээд recruitment хийгдээд Монголд захирал болж байгаа юм лээ. Дээрэс нь одоо яг оюутлогоо хилцээр явагдаж байгаа. Нөгөө манайхан ч ингээд айгүйх ярьдаг штеп ингээд оюутлогоо ингээд зээл өндөр байна мэн. Нэгдүгээр бид нар яах гэж тэр 34% авсан бэ? Би бол тэрэнд одоо бол айгүй харамсаж явдаг. Бид нар 34% эрсдлийг авцсан бохоггүй. Тэгээд дээрэс нь тэр одоо оюутлогоо гэдэг компани ч өөрөө цаанаасаа зээл авч ажиллаж байгаа штеп. Тэгэд энэ зээлийн хүү тэр Rio Tinto ямар ч холбоо байхгүй зөв. Тэр Лондонд байгаа зээлдүүлэгч компанитай холбоотой. Тэдний хүү ихсгэлээр манай нөгөө зээлийн хүү нөгөө Rio Tinto-тойгоо хамт ихсчдэг. Тэрийг бас монголчууд ойлгохгүй юм шиг. Сүүлийн дандаа 10 орчим хувь хүүтэй байгаа юм лээ. 10 11% хүүтэй. Анх бол бага байсан, 2% байсан. Тэгэд одоо ингээд ихсээд байгаа нь Rio Tinto-той гэхээс илүү тэр Rio Tinto зээлж байгаа компаниудтай холбоотой. Тэгээд бид нар уг нь тэр 34% шал дэмэл авсан. Бас нэг юм байна. Rio Tinto гэл ингээл оюутлогоо гэл ярихлаар манайхан ингээл зөвхөн ингээл энэ компанийг авч байгаа л нүддэг. Монгол улстай ганц хөрөнгө оруулж байгаа, ганц одоо татвар төлж байгаа тий Эрдэнэт оюутлогоо хоёр л байгаа шүү дээ. Энийг л ингээд нүдэддэг. Энийг бас болмоор байна. Улс төр ихлээр нөгөө нэг ганц сайлынхаа үнийг барьж аваад ирээсөө өдөр шөнөngөө зодоол ирээсөө энэ уулгаачуд гэл. Тэгээ сүүлдээ нөгөө Rio Tinto гэж бодсон шүү дээ. За одоо боли писта. Эднэртэй ингэж энэ монголчуудтай ингэж зовж байгаа зүгээр нэг бол хятадд нь өгч, нэг бол Оросд нь өгч гэж бодсон шүү дээ, тий. Тэгэхээр энийг бас сайн бодороо. Тэгээд уруулд ордовч элэгд ордоодгүй. Ямар ч байсан Монгол хүн Rio Tinto-гийн гүйцэтгэх захирал болсон байна. 7 хоногийн төгсгөлөөр улсын хурлын одоо юу гэх юм бэ? Одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг улсын хурлын тамгын газар юм уу? Хааш юм бэ? Юу гэлээ? Тэ? Тамгын газрын даргыг сонгох үйл ажиллагаа болсон. Тэр нь үндсэн хуулийн цэцэн гишүүн бууж ирээд тамгын газрын гишүүн болно гэдэг ийм яриа явагдсан. За энэ дээр бол Ардсан намын бүлгийнхэн бол нэлээд ууртай байсан. За тэгээд тэрний нэлээд томоохон төлөөлөл бол Тэмүүжин гишүүн байсан юм байна. Ер нь бол ингээд парламент судлалаар мэрэгсэн энэ чиглэлээр судалгаа хийдэг бас одоо хүлээн зөвшөөрөлтөд дөрвтэй бүтээл гаргасан гэх юм бол үлзий сайхан мөн. Зөвхөн сая бол манай бүлгийнхэн ямар байр суурийг эрхэлсэн бэ гэхээр гинт орж ирсэн. Өцөгдөр ер нь бол одоо зарим хүмүүс бол дарагд нарт ойр байдаг хүмүүс бол ховж ойр сонссон байсан баг. Албан ёсоор бол нэр ерөөсөө тарагдаагүй. Өглөө албан ёсоор нэр тарагдсан. Хууль зүйн байнгаараа хуралдахад л одоо юу гэдэг үлзий сайхан гэдэг үндсөлийн цэцэн гишүүнээсээ татгалзаад тэгээд улсын хурлд ирж байгаа юм байна гэдэг ийм мэдээ өнөө өглөө шүү дээ. Энд чинь 9 цагаас хууль зүйн байнгаа хуралцсан одоо хэдэн цаг болж байгаа. Тэгэхээр 2-3 цагийн л асуудал байгаа зү. Тийм учраас энэ хүрээнд бол манай Ардсан намын бүлэг энэ асуудлаар мэдээлэл авч чадаагүй. Их Ардсан нам бол юу гэж харж байгаа нөхөр энийг бол одоо намаар ч хэлцэх шаардлага нь дарга мэдэх хэрэгтэй гэдэг байдалтай байна. Тэгээ ингээд дарга шүтдэг. Дарагдаа бүх юмыг ингэж эрх мэдлийн хадган дээр тавьж өгд сурцсан тийм дотоод соёлтой намд бол энэ асуудал биш байна. За ингээд улсын хурлын
ардсан намын бүлэг завсарлага авах шиг болсон. Би гэхдээ яг сайн яагаад шүү. Тэгэд төрийн өндөр албан тушаал штэ. Үндсэн хуулийн цэцэн гişүн. Тэнгүүтээ бууж ирээ зүгээр захааны ажилтан болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр айгүй их тийм маргаа өрнсөн. Тэгэхээр яг мэдээж хувь хүний сонирхол байж магадгүй. Тэгтэл нэг юм логикийн хувьд нэг л ингэж болж өгөхгүй. Нөгөө ерөнхийлөгч байж ийснаа тамгийн газрын дарга ч юм уу те нэг юм сони юм болчихдог шүү дээ. Улсын хурлын дарга байж ийснаа ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга болж молоод ингэж сони болоо явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг юм зүйл болсон. Тэгээд энэ 7 хоногийн сүүлд энэ асуудал бол нэлээд одоо асуудал дагууллаа. Дээрээс нь 7 хоногийн төгсгөлд нөгөө улсын хурлын мэтгэлцээний цаг бол амар гоё болсон. Тэр бол ингээд аюу гоё үргэлжилж байгаа. Ерөнхий сайдтай мэтгэлцдэг те. Намынхнынч мэтгэлцдэг, сөрөг хүчинч мэтгэлцдэг тэр юм бол аюу гоё болсон. Тэгээд энэ 7 хоногийн сүүлээр нэг юм болсон байна. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээг үзсгээ байна хаа. Амар болсон. Романс үүсээд баг энэ хоёрыг чи хооронд суулгаад манай их өргөлж яаж байгаад айгүй даруухан залуу юм. Энэ хоёр өстой хүүхдэн төрөөл айгүй хөөрхөн хүүхдөр нь мунгаад яаяар аваач жирэмсэн мэрэмсэн болгож хаяад энэ хоёр шиг бүр ингээ аль хэдийн монголчууд экстүүлж байгаа шүү дээ. Яад тийм монгол залуу солонгос үг аваад бичсэн ингээд. Амар. Гэтэ энэ айгүй гоё надад амар гоё юм эрэг мэдрэмж төрүүлсэн. Тэгээд энэ бүжгийг чинь нөгөө нэг хин бүжгэлдэг шүү дээ. Тэг хуаса чи ингээд хурман дээр ингээд энэ дуугаа дуулаад ингээд бүжгэлж. Тэгээд энэ бас тэр хуасагийн тэр бичлэг бас энэ 7 хоногт айгүй хийд болсон. Тэгээд их оргил маань бас жоохон тэлтэрсэн мэл постлцсан мэл манайхаа ингээд юмыг зүгээр өнгөрөөч л дөө. Битээ ингэж хитрхи ингэж гүнзгээр болж ингэж явуулдаа та нар монголчуудаа. Битээ токсик байгаа ч гэж бас хэлсэн. Бас манай монголчуудын маань нөгөө нэг энэ юу хитрсэн байж магадгүй юм шүү дээ. Гэхдээ энэ 7 хоногт зөвхөн монголчуудыг биш тэ дэлхийд даяар энэ хоёрыг бас сонирхсон, энэ хоёрыг ямар гоё мэдрэмж вэ гэдгийг бас харуулсан ийм 7 хоног байлаа. Тэгээд манай инх өргөл бол үнэхээр гоё залуу шүү нэрээ. Хов хүнэн ч амар гоё тэр ямар гоё хаамбал юм бэ те тэр бүр ингээд тэр нь үнэхээр гоё. Тэгээд энэ 7 хоногт ингээд физикал эйшиг маш олон хүмүүс ирсэн 7 хоног байлаа. Тэгээд энэ 7 хоногийн надад хамгийн гоё гэгээлэг санагдсан мэдээ бол энэ мэдээ байсан юм байгаамаа. Хайр үргэлж дийлэн. Дахиад явуулдаг. За ингээд энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлж надтай хамт байсан намайг маш их баярлалаа. Гэхдээ манайхан юм харагдаж байгаа шиг байдгүй шүү. Юм харагдаж байгаа шиг байдгүй. Мөнхөрднөх лайв хийж байгаа шиг хүн бол биш. Бодит амьдрал дээр бас өөр хүн. Тий, энэ улс төр ч гэсэн бидний яг харж байгаа шигээс бас шал өөр өнцгөө цаана явж идэг шүү. Та хэд маань бас бодороо. Тэгээд нэг л юм хэлмээр байна. Эдийн засгаа чөлөөлөөд хувийн өмчийг хамгаалаад тий үнэхээр яг энэ ярьж байгаа юмаа хийдэг болчих юм бол үнэхээр Монгол бас хөгжнөө. Энэ бол нэр асуудал байхгүй шүү. А тэрийг хийж чадахгүй хамаг асуудал байгаад байна. Тэгээд харцгаая, шин сайдыг харцгаая, шин одоо энэ зүйлсүүдийг харцгаая. Тэгээд дараа 7 хоногт эргөө уулзцгаая. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараа 7 хоногт эргөө уулзцгаая. Баярлалаа. Хоббогдороо Амрас weekly show-д баярлалаа.